За энэ хуулийг хамт өргөн барьсан гишүүний хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ нэг бас тодтогч өгөөд тодруулж өгөөч гэсэн нэг асуудал байгаа. Энэ юу гэхээр түрүүн бас Бачрал гишүүн ер нь энэ хяналтын тогтолцоотой холбоотой хүнсний аюулгүй байдлын хяналттай холбоотой асуулт асуусан байгаа. 22 оны 6 дугаар сарын 15-нд мэргэжлийн хяналтын ерхий газар гэж байгууллага байхдаа хүнсний аюулгүй байдлын хяналтын газрыг нийт 19 улсын байцаагчтайгаар байгуулж исэн. За энэ байх хугацаанд яг энэ газрын үйлдвэрлэл үйлчлэгээний хяналтын газар, хөдөө аж ахуйн хяналтын газартайгаар бүтц оронтойг бол баталж ийсэн. За үйлдвэрлэл үйлчлэгээний хяналтын газарт хүнсний чанар стандартын хяналтыг хэлсэн. За энэ дотроо хүнсний үйлдвэрийн хяналт, худалдаа үйлчлэгээний хяналт, хоол үйлдвэрлэлийн хяналт, хүнсний био аюулгүй байдлын хяналт гэсэн ийм 4 чиглэлээр хариуцсан нэлээд ийм өргөн бүтэцтэй. За тэрэн дотроо хөдөө аж ахуйн хяналтын газарт бол мал эмнэлгийн хяналт, урмал хамгааллын хяналт гэдэг ингээд үндсэндээ их том бүтэцтэй 2 том ийм нөгөө салбартай 19 байцаагчтайгаар үйл ажиллагаа явуулсан. За харамсалтай нь мэргэжлийн хяналтын ерхий газрыг буулгахдаа хамгийн чухал бие даасан байх ёстой хүнсний аюулгүй байдлын энэ чиг үүргийг татан буулгаснаар одоо яг ямар нөхцөл байдалтай явж байгаа вэ гэхээр за энэ дээр би бол хөдөө аж ахуйн яамыг бол буруутгах. Яг л энийг уусаа засгийн газрын шийдвэр гаргаад буулгацсан учраас ингээд хэрэгжиж байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хяналт 4 улсын байцаагчийн оронтойг бол хасаад ингээд нэг 16 бүтэц оронтойтой явж байгаа. Гэхдээ хүнс хөнгөн үйлдвэрийн хяналтын хилтэс болоод хилтэс дотроо хүнсний чанарын хяналтыг 5 хүн. Тэгээд хөнгөн үйлдвэрийн хяналт гэдэг ингээд за бусад салбаруудад нь ургамал, мал эмнэлэг үржилгээд ингээд мал аж ахуйн салбар руу хүнстэй холбоотой үндсэндээ бол хүнсний чанарын хяналт ингээд 5. Тэгэхээр юу хэлж ийн гэхээр үндсэндээ яам 116 хүнтэй үйл ажиллагаа явуулгаас 7 үндсэн байцаагч хүнсний асуултанд хүнсний хяналтыг бол хийж байгаа. Нуух юм байхгүй. Тэгээ энэ тогтолцоон дээр үндсэндээ захиргааны шинжтэй шийдвэр гаргадаг. Мэргэжлийн яг энэ удирдлага зохион байгуул зохицуулах асуудал бол гээгдсэн явж ирж байгаа. Тийм учраас энэ энэ бас хуулийн дээр яг энийг энэ хуучин байсан ийм өргөн цар хүрээтэй хүнсний энэ аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүтцтэй холбоотой энэ хяналтыг сайжруулах ямар энэ зохицуултуудыг оруулж өгсөн бэ гэдэг дээр хариулж өгөөч гэж хүсэж байна. Тэд нэмэр хариулах. Гурван нэмэр хариулъя. Тав нэмэр. Ярьж болох. За өнөр сайхан байна. Хүнсний баталгаат байдлын төвшин гэж манад байдаг. Мөн хүнсний хаалт хажуулийн дарамтын зөвлүүд гэдэг юм дээр аль нь бол 0 байдалд ороод байгаа манай хүндээ. Энэний гол шалтгаан бол нэг бол дутагдал, хаалт хажуулийн дутагдал, үлсгэлэн, дутуу жинжинтэй төрөлт баг жинтэй байх, туранхай байх гэдэг үзүүлэлт давмгаалдаг. Эсвэл бол таргалалт өндөр их байх, тэр хаалт хажуулийн буруу зохисгүй холбоотой өвчлөл гэдэг энэ юм. Эсвэл энэ хоёулаа нэг өрхөд нийлээд энэ байдал хоёулаа бий болцсон. Шохолгомд ээж нь тарган бахад хүүхэд нь хаалт хажуулийн дутлаас хамааралтай эмгэг өвчнөд өртсөн. Ийм 3 дарамт бол харамсалтай Монгол улсын хэмжээнд маш өндөр хувьтай яваад байгаа. Тэгээ хүнсний баталгаат байдал бол алдагдсан гэдэг ийм дүгнэлтүүд сүүлийн 10 жилийн хаалт хажуулийн хүнсний 5 жилийн интервалтай хийсэн судалгаануудын дүнгууд бол харагдаад байгаа. Тэгэхээр бид нар энэ хүнсний баталгаат байдлаа тухай хуулиндаа бол энэ дээр бид нар аль болохоор энэ борлуулалтаа энэ яа харахгүй эрүүл мэнд, хяналт, стандарт, хөдөө аж ахуй, боловсрол, худалдаа, үйлчилгээ, байгаль орчин бүх салбаруудын нийтийн дундын асуудал. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн асуудал, өөрөө салбар дундын асуудал болоод байгаа. Үр дүн нь байгаа байдал маань ийм байгаа учраас энэ олон салбарын асуудлыг зэгцэлж энэ нэг дор нь оруулж ирж энэ хүнсний хяналтын байгууллагыг шинээр байгуулж өгөхгүй бол асуудал болохгүй нэ. Хүнд байна гэдэг бол гарч байгаа.
байгаа үндэслэл концепцээр хуулийн үндэслэлтээр бол гаргаж гисэн ба хоёрдугаар зүйл өнөөдөр гишүүдийн энэ асуугаад байгаа мөн энэ малын эрүүл мэндийн асуудал, энэ левомикийн асуудал, энэ ариутгал халдвар гүйтгэл шавж устгалын бодис бүртгэл нь эрүүл мэндийн яамн дээр явж байдаг, бис цэцэтийн бүртгэл нь байгаль хөдөө аж ахуйн яамн дээр явж байдаг. Ингээ 3 сайдын хамтарсан тушаалаар жилдээ нэг батлагдчихэдэг. Ингээд хяналтгүй орхигдсон ийм тогтолцооноос үүдэлтэй энэ өнөөдөр энэ орж ирж байгаа хууль бол орж ирж байгаа. Түрүүний тэр хүнсний тухай хууль бол өөрөө тогтолцооны тухай хууль. Энэ хүнсний аюулгүй байдлын тухай хууль маань өөрөө үйл ажиллагааны хяналтын одоо гол хууль учраас бүтцэндээ одоо оруулж ирэхээр ийм заалтууд бол хуулиндаа нэлээд орж ирж байгаа. Үндэслэл 3 дугаар гол үндэслэл бол эрүүл мэндийн боловсролын асуудал гарч ирж байгаа учраас энэ бүх юмыг нийлүүлээд энэ хүн амын энэ чигээрээ яваад ивэл бид нар тэр халдвар тус өвчин буюу хавдар өвчлөл хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөөс ойрын 5-10 жилд салхааргүй ийм одоо прогнозтой үндэслэлтэй явагдаж байгаа. Ингээд энийг бол хуулийн дээрээ заасан байгаа. Жишээлх юм бол хоол үйлдвэрлэл үйлчилгээний зохистой дадал, тэр хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт, тэгээд мал эмнэлгийн үйлчилгээний зохистой дадал, малын амьтны эрүүл өсгөх тэжээх бүх үе шатндаа бол энэ хуулийн заалтуудыг бол шигтгэж оруулж өгсөн юм байгаа. Хэрвээ сайн одоо судлаа бид нар хараад үзвэл. За 3 номерт нэмж хариулъя. За мантгай гишүүний асуултанд хариулъя. За хүнсний баталгаатай байдлыг хангах тухай хуулийн 14/1-ийн 3 дээр бол хүнсний хяналт зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цаашид хяналт зохицуулалтын байгууллага гэж одоо тодорхойлсон. За энэ байгууллага нь болохоор хяналтын бодлогыг тодорхойлоод за одоо үйл ажиллагаа явуулж байгаа аймаг орон нутаг дээр байгаа, гайл дээр байгаа одоо улсын байцаагч нар бол хяналтын бодлогыг хэрэгжүүлэгч одоо хэрэгжүүлэхээр одоо хууль тусгагдсан. За үүнийг бол 14-ийн одоо 4 дээр бол аймаг нийслэлдэх хүнсний хяналтын байгууллага нь за энэ хуулийн одоо түрүүний ярьсан хяналтын бодлогыг тодорхойлсон бодлогыг хэрэгжүүлж үр дүн тогтмол одоо бас одоо буцаад тайлагнах. За хүнсний одоо хяналтын бодлогын хэрэгжилт үр дүн одоо мөн одоо энэ төрийн захиргааны төв байгууллага буюу салбарын яамдуудад бол тайлагнах талаар 1 номер нэмж хариулъя. За хүнсүүд мантгай гишүүний асуултанд хариулъя. За хүнсүүд аж ахуйн салбарын хяналтын газар бол одоо хуучин тогтолцоо буюу мэргэжлийн хяналтын байгууллагаас одоо салж исэн хүнсний салбарын хяналтыг бол өнөөдөр бол хуучин хэвээс нь унгалгүй зохион байгуулж авч явж байгаа гэдэг бас энэ цохон тэмдэглэж илээ. За сая яг бүтцтэй холбоотой тоонууд дурддагдж байгаа ч гэсэн яамны салбарын хяналтын газрын дотоод зохион байгуулалтаараа дээрх чиглэлийн нэр томьёонуудыг холбогдох байцаагч нартай улсын албан байцаагч нартай хуваарлаад орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа улсын байцаагчдын мэргэжил арга зүйн зөвлөгөө болон хяналтын салбарын бодлогоор бол удирдан зохион байгуулад явж байгаа. Тэр өмнөх тогтолцооноос одоо яг яамд ирсэн одоо чиг үүрэг буюу дотоод хянан шалгалт, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, газар тариалан гэх мэт яг өөрт хамаарах чиг үүргүүдээ бол одоо зохион байгуулад явж байгаа. Хянан шалгалтын дүн мэдээгээ хуучин хяналт. За мантгай гишүүн тодруулъя. Тэгэхээр нэг юм байгаа маань хүнсний аюулгүй байдлын форум болсон. За энэ форум дээр мал эмнэлгийн газрын дарга, хабуул лабораторийн одоо захирал бүгд яг сууж байхдаа нэг ийм асуудал яг бодтой заалнаас асуулт ирэхэд хариулж ирсэндээ энэ бол их эмзэглэмээр санагдсан. Тэр нь юу гэхээр нийт орж ирж байгаа импортоор орж ирж байгаа малын гаралтай ялангуяа антибиотикийн үлдэгдэлтэй бүтээгдэхүүн дээрээс нь пестицидийн үлдэгдэлтэй одоо энэ орж ирж байгаа бүтээгдэхүүний 20 цээр дээр хянах гэхлээр за 20 цээр бол малын гаралтай бүтээгдэхүүнийг хянах лаборатори одоо энэ хэрэгсэл байхгүй. За мал эмнэлэг бүрэн 100% орж ирж байгаа бүтээгдэхүүн болгон дээр хяналт тавих хүчтэй. Хоёрдугаар пестициз дээр нийт орж ирж байгаа 116 орчим пестицидийн үлдэгдэл шалгадгийг одоогийн байдлаар
За мантахыг шүнгүйсэж асууя. Тэгэхээр үндсэндээ импортоор орж ирж байгаа дунд буюу бага эрсдэлтэй бүтээгдэхүүн аль хэдийн хэрэглэгчийн гарт лангуун дээр очсон байдаг асуудал дандаа бид нар лангуун дээр очсны дараа хяналт тавихад үлдэгдэлтэй гардаг, антибиотикийн үлдэгдэлтэй ийм эрсдэл үүссэн асуудал өнөөдрийн хүртэл давтагцаар байгаа. Тэгэхээр би бол хөдөө аж ахуйн яам хүнсний аюулгүй байдал дээр хяналтын тогтолцоо хангалттай хүртээмжтэй байж чадахгүй байгаа гэдгийг одоо судалгаа шинжилгээнүүд харуулсан байгаа. Тийм болохоор асуугаад байгаа нь миний лүндэг гишүүнээс бас асууя. Тэгвэл энэ асуудал хяналтын таны хуулиар хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын тухай хуулиар яг бүрэн зохицуулагдаж хянагдаж чадах юм уу гэдэг асуултанд хариулж өгч. За лүндэг гишүүн хариулъя. Харин тийм ээ тэрүүн сөсөл би лаборатори яриад байгаа тийм учраас. Үнэндээ одоо нөхцөл байдал маань улсын нөхцөл байдал нь ийм байна. Тэгэхээр бид нар ядаж одоо тэр байгаа стандарт хэмжил 100 харьяанд одоо очисон хабуул буюу хуучин бол мэрэгжлийн хяналтын лаборатори шүү дээ, хүнсний лаборатори. Тэнд одоо тэгээд манай энэ хөдөө аж ахуйн яамд байгаа хүнсний хуучин мэрэгжлийн хяналтын тэр хүнсний чиглэлийн байцаагч нар ингээ бас байж байгаа. Энийтэйг нийлүүлээ ядаж ихний ээлжинд нэг лабораторийнхаа хүчин чадлыг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр сайжруулад авъя. Тэгээ мэдээж хувийн бас энэ бизнесийн гэдэг юм уу лаборатори юм улсууд байгаа, олон улсын байгууллагч байгаа. Тэднэртэйгээ бас арга зүйн зөвлөгөө аваад хамтарч ажилладаг байлгаа гэдэг энэ хоёр гол асуудлыг л энэ хуулийн дээр оруулж ирээд байгаа юм. Одоо бидний хамгийн гол юм. За мэдээж төсөв санхүү нэмлэл шинэ агентлаг барьлаа гэдэг асуудлаас ярих гэдэг шүү. Гэхдээ засгаас санал авсан энэ дээр бол зохицуул тэгээд дотроо засаг энийг зохицуулаад хийж болох байна л гэдэг санал ирсэн баг. Нэг нэмэр нэмж хариулъя чинь. За мантахай гишүүний асуулт нэмж хариулъя. Түрүүн би бас Батэрдэн гишүүний асуултанд хариулахдаа хэлжсэн. Хүнсүүдээ аж ахуйн хүнсний хяналт салбарын хяналтад хил дээрх буюу импортын хүнсний хяналт хамаардаггүй гэдэг бас дахиж. Тэгэхээр энэ чиглэлийн хяналтыг яамнаас явуулдаггүй. Тийм учраас одоо дотоод хяналт буюу дотоод хүнсний хяналт буюу хилээр импортоор орж ирсэн хүнсний бүтээгдэхүүний хяналтыг энэ тавихад маш хүндрэлтэй байгаа. Яагаад тэгэхээр тэндээс бол одоо Монгол улсын 20 хэдэн боомтоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хянахад одоо чиг үүрэггүй зохион байгуулалтанд тусдаа дээрээс нь одоо тэнд тавьж байгаа хяналт нь гайлын хяналт маань өөрөө яг бүрэн гүйцэд хуучин мэрэгжлийн хэлтийн байгуулалт хийжсэн хяналтыг яг тэр хэмжээнд дүүцгүүгээр хийж чадахгүй гэдэг нь бол сүүлийн үед орж ирээд түрүүний хятад шошготой бичиг шошготой бараа бүтээгдэхүүн Солонгос улсаас орж иж хил гайлаар түүр ачаанд орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс дотоод орж ирсний дараа л бид нар мэдж байгаа. Хуучин бол За 3 нэмэр нэмж хариулъя. За тэгэхээр тодруулах гэж. Тэгэхээр яг энийг яриад байгаа юм л да. Ерөөсөн Монгол улсад яг хүнсний хяналтын бодлого алдагдсны нэг жишээ. Хүнсний хяналтын бодлого нь одоо шил импортын хүнсэн дээр өөр одоо гайл дээр байж идэг дотоодынх нь болохоор дотоодын одоо үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн хяналт нь болохоор энэ аймаг орон нутаг нийслэлээр явж идэг одоо шилбэл гэх гаалаар 20 цэрийнх нь болохоор ингээд тустай байж идэг энийг харин нэгтгээд энэ хүнсний хяналт зохицуултын агентлаг гэдэг нь хүнсний хяналтын бодлогыг гаргаж ирээд түүнийг хэрэгжүүлэх тэгсээс аймаг орон нутаг дээр байгаа улсын байцаагчийг энэ агентлагт нийлүүлэх асуудал ерөөсөө энэ чинь хүндэтгэхгүй хяналтын бодлогын асуудлыг гаргаж ирж байгаа.